Шинэ Библийн хэсэг болохоор 1 Коринт 12 дугаар бүлгийн 12-оос 31 дэх шүү дээ. За бид хамтдаа олсон бол Нүсцэн 1 Коринт 12 дугаар бүлэг 12-оос 31 дуустал гэсэн. За бид хамтдаа харцгаая. За тэгээд нэг хоёрын гурван игээр би эрчүүд хамтдаа уншаад дараа нэмэгтэйчүүд хамтдаа уншаад тэгээд өдөр хамтдаа хамгийн төвслийн шишээс уншицгаа. За эрчүүд уншия. Нэг хоёрын гурван би нэг атла олон эрхтэндээ байдагчлан би бүх эрхтэн хэдийгээр олон боловч нэг бий болдог. Христ мөн тийм билээ. Аран бүлэгчүүд учир нь биеийн эрхтэн ганц биш харин олон. Чих бид нүд биш тул биеих биш гэвэл инглээгээд тэр биеих биш болохгүй шүү дээ. Харин эдүүг Бурхан өөрөө хүсэнчлэн эргэтэн тус бүрийг бид байрлуулжээ. Харин эдүүг олон эргэтэн байдагч нэг бий байна. Бүр мөхс мэт санагдах эргэтэн харин ч бид илүү хэрэгтэй байдаг. Бидэнд хүндэтгэлтэй харагдах эрхтнүүд нь энэ хэрэггүй аж. Харин Бурхан биеийг ийхүү нэгтгсэн бөгөөд дутмагдуу эрхтнүүдэд илүү эрхэмлэл өгдөг. Нэг эрхтэн золбол бүх эрхтэн хамт суун. Нэг эрхтэн алдар шууд бүх эрхтэн хамт баярлах болно. Бурхан чуулганд 1-р дээлч нар, 2-р биш үзүүлэгчид, 3-р багш нар, дараа нь гайхамшиг, эдгээх бэлэг, мөн туслах, удирдах ба олон төрлийн хэлээр ярих чадварыг сойрхжээ. Бүгд эдгээх бэлэгтэй юу? Бүгд хэлүүдээр ярьдаг уу? Бүгд үүнийг тайлбарладаг гэж юу? Бүгдээ хамт уншицгаая. Ийм үлэмж агуу бэлгүүдийг хүсэн тэмүүлэхдээ би таамаг илүү давуу замыг харуулъя. Амен. Яг энэ 31-р ишлэлээр бэлгүүдийг хүсэн тэмүүлэхдээ юм биш. Тэгээд ер нь хамгийн их зүйл бол хүсэн тэмүүлэх хэрэгтэй. Тэгээд хүсэн тэмүүлж байгаа бэлэг үнэхээр эзнээс өгөгдсөн үнэн бол би түүнийг авчгаад байгаа нь үнэн юм бол өдөр болгон тэр бэлэг миний амьдрал Бурханы алдрын төлөө үйлдэл болж харагдаж байхын тулд би Бурханаас суралцах. Жишээний иш үзүүлэгчийг би бэлгийг Бурхан надад өгсөн бол би өдөр болгон иш үзүүлэхийн тулд иш үзүүлэгч хүн гэж ямар байх ёстой. Иш үзүүлэгч хүн хэрхэн үйлчилж явах ёстой. Иш үзүүлэгч хүний ярьж байгаа үг бас иш үзүүлэгч хүний бие авч байгаа байдал бүх зүйл нь ямар байх ёстой гэдэг. Энэ олон талаас би суралцаж өөрийгөө иш үзүүлэгч гэдэг тэрхүү зүйлийг улам илүү эзний дотор бэлдэх хэрэгтэй байна. Тийм учраас бэлэг гэдэг зүйл бол жухлыг өнгөрсөн 7 хоног хэлсэн. Энэ бол ариун сүнсний улмаас чухал. Тэгээ ариун сүнсний улмаас нийгмийн тусны тулд Бурхан хуваарлтын дагуу үргэлж ажиллаж байдаг тэр зүйл юм аа. Тэгвэл өнөөдөр Христ болон нэг биеийн тухай хэлмээр. Христ бол итгэгчнэр түүний бие бүрдүүлдэг тэр зүйл. Тэгвэл нэг бие бол Христ өөрөө бас бие эзэн байна. Тэр энэ зүйлийн тухай өнөөдөр юм байна. Тиймээс 12-оос 22 дугаар ишлэлдээ олон эрхтэн байдагч нэг л бие бүгд байрладаг гэдэг зүйлийг хуваалцмаар. Олон эрхтэн байгаа. Гэхдээ
тэр олон эрхтнүүд нэг л биеийн дотор бүгдээрээ байж байгаа. Тийм учраас эзэн чуулганы тухай байхдаа чуулган гэдэг зүйл бол олон итгэгчдийн цугларсан тэр цугларалтууд чуулган. Христийн нэрээр цугларсан цугларалтууд чуулган. Гэхдээ тэд нар харахад олон байгаа боловч бүгд нэг л биеийг бүрдүүлж яадаг. Олон биеийг бүрдүүлдэг. Тэгээ Монгол Дорн аймагт болонгууд 15 6 чуулган байна. 15 6 чуулган болохоор Дорнтын Христийн биеийг бүрдүүлж яадаг. Тэгээ өнөөдөр бас яг Монгол даяар 600 гаруй чуулган байна. 600 гаруй чуулган нь болохоор Монгол чуулганы Христийн биеийг бүрдүүлж байна. Тэгээд Аз дахь ингээд чуулган гэж байна. Аз дахь чуулган нь болохоор Аз дахь Христийн биеийг бүрдүүлж байна. Тэгвэл Европ ТV-ийн, Африк ТV-ийн, Австрали ТV-ийн бүхэл ТV-үүд дээр байгаа тэр бүх зүйлүүд тэр болгоны Христийн биеийг бүрдүүлж байгаа. Бүгд Христийн биеийг бүрдүүлж. Бүгд нь эцэст нь болохоор юу гэхээр сүйд бүсгүй бүх болох эзэн өөрийн алдрын дотор өөрийн хүмүүс дээр бүх зүйлийг шүүхээр дахин ирэх үед бүх бие бүх хэрэгтнүүд буюу дэлхийн өнцөг бүр 5 төвд байгаа бүх итгэгч аханд ус нэг л бие бол. Тэгэхээр тэр нэг л бие нь өнөөдөр одоо дэлхийд ярих бүх нэг биеийн тухай ярихдаа хамгийн ихдээ нутгийн чуулган буюу тэр жижигхэн чуулганы тухай ярих хэрэгтэй. Нутгийн чуулган буюу тэр жижигхэн чуулган ихдээ Христийн бие байх тэр зүйлийг хамгийн ихэд ойлгох. Тийм учраас олон эртэн байгаа ч гэсэн бид бүгд байрдаг. Наа барьж байгааг ер нь бол антомор бид нар харж байна тийм үү? За зүрх хаанаага, буур хаанаага, уушиг хаанаага гэх бүхэл юмнууд хаанааг харж болдог. Тэгээд ерөнхийдөө бол одоо энэ одоо 21-р зууны энэ үед бол ерөөсө хүний бие ер нь бол яг юунаас хамгийн чухал байдаг вэ гэдэг зүйлийг зөвхөн бид ингээд янз бүрийн байдлаар мэдээллүүдийг авдаг болсон. Тэгээд эргэтэн ерөнхийдөө ямар чухал юм бэ? Тэгээ одоо бас эргэтнийг ерөнхийдөө асуудалд орвол эргэтнийг бусад эргэтнүүдний асуудал болохоос өмнө тэр асуудалд орчод байгаа эргэтнийг сольж тэгээ ингээд шинэ эргэтэн болгох, эргэтэн шилжүүлэн суулгах гэдэг гайхамшигтай олон зүйлүүдийг энэ хүндрэлтэн бий болгосоор байна. Анагаах ухаан бий болгосоор байна. Тэгээ нэг зүйлийг хамгийн ихний нэг чухал зүйл бол Христ дотор бид нар тийм байх ёстой гэдэг зүйлийг үргэлж санав. 12 дугаар шил дээрээс би нэг атан олон эргэтэнтэй байдагчлан би бүх эргэтнүүд хэдийгээр олон боловч нэг бий болдог. Христ ч мөн тийм билээ. Тэр Христ ч мөн тийм билээ гэд энд хэл. Эзэн Есүс өөрийгөө яг энэ чуулганд байгаа энд байгаа бүх хүмүүстэй өөрийгөө холбосон. Тэгээ та нар бол миний бие юм. Та нар миний биеийг бүрдүүлж байгаа эргэтнүүд маань юм аа гэж хэлсэн баг. Тэгээ ич Паулаар дамжуулаад энэ зүйлийн тухай Есүс хүүхдүүдийг аршаана татаарай. Тэ ирээд аваарай. Тэгвэл олон эргэн байгаа ч нэг бие дотор байдаг гэдэг төрнөөс шилжиж байна тийм үү? Тэгвэл энэ нэг үгээр бид нэр сүнсээр нэг болсон бас нэг сүнсийг уусан гэдэг зүйлийн тухай энд хэлж байгаа. Тэгвэл бид хамтдаа тэр ишлийг хамтдаа харцгаая. 13 дугаар ишлэл дээрээс. Учир нь юудэчүүд эсвэл грекчүүд, боолууд эсвэл эргчлүүд хүмүүс ч ялгаагүй бид бүгд нэг сүнсээр нэг бие рүү баптизм хүртэж нэг сүнсийг уусан юм аа. Энд хэлж байгаа. Тэгээ энэ дээр хэлсэн зүйл нь юу гэхээр хинч бай гэдэг зүйлүүд тухай хэлж байгаа. Юудэчүүд, грекчүүд. Тэгээд бас боолууд буюу эргчлүүд хүмүүс. Ухаан үед ерөөсөө хүний нийгмийг ерөөсөө яг ийм хоёр зүйлээр ялгаж ирсэн гэсэн. Яг энэ цаг. Грек соёл буюу грек соёл иргэншлийн тухай ярь. Тэгээ нөгөөд нь юудаа соёл буюу юудын иргэншлийн тухай. Ерөөсөө энэ хоёр соёл ерөнхийдөө тухайн цаг үед маш хүчтэй соёл байсан. Хэдийгээр оромчууд гэдэг зүйл хүчирхэг байсан ч гэсэн оромчуудын соёл нь грек соёл байсан. Тэд нар грек соёлоор грек ер нь хүмүүждэг. Өөрсдийгөө ийхүү бэлтгэдэг. Өөрсдийн хүчирхэг хүмүүсээ ийхүү бий болгодог гэсэн. Тэгээд ерөөсөө нэг бол эрхчлөөтэй хүн, нэг бол нэг талд нь боол. Ерөөсөө ийм л хоёр ялгаа. Тэнд ядуу баян гэдэг ялгаагаас илүү эрхчлөөтэй хүн, боол хүн гэдэг л ялгаа байсан. Тийм учраас энэ аль нь ялгаагүй гэж хэлж байгаа. Аль нь ч ялгаагүй. Сүнсээр баптизм хүртсэн. Бас сүнсийг уус юм аа. Тэгвэл өнөөдөр яг энэ самчид нэг олон эрхтнүүд нэг бий болдог ганц шалтгааны үгээр бид нар ариун сүнс гэдэг тэр л нэг сүнсээр дамжуулан Иесус Христийг таньж мэдэх болсон. Тэгээд
Есүс Христ гэж ганцхан Есүс Христийг таньж мэдснээр бид нар ямар ч үед ямар ч тохиолдолд эзний нэрээр хамт цуглаж, хамтдаа магтаж, хамтдаа дууж, хамтдаа эзний үгийг сонсох. Өөр Есүсийн тухай сонсдог хүн гэж байхгүй. Яг эзний Есүсийн тухай сонсцгоо. Есүс бол хайр, Есүс уучладаг, Есүс итгэвчтэй, Есүс сайн, Есүс бол тэр, Есүс энэ гэд бид нар олон зүйлийг сонсдог, суралцдаг. Тэм учраас Есүс сайн бол би ч гэсэн сайн хүн байхын тулд би сайн хүн байхын тулд ямар байх ёстой вэ гэдэг зүйлийн тухай бид нар суралцдаг. Есүс ийм байсан учраас бид Есүс ингэж суралцдаг юм аа. Тэгээд эндээс харахад энэ нь бидний суралцж байгаа байдал, бидний хүлээж аваад байгаа зүйлүүд бүгд нэг л байгаа учраас гэдэг зүйлийн тухай ингэж. Бид нэг л сүнсийг сүнсээр баптизм хүртсэн, нэг сүнсийг уусан. Амин. Энд арай өөр сүнсээр баптизм хүртэж өөр сүнсийг уусан хүн гэж ерөнхийдөө байхгүй. Байнга бол тэр хүн энд суугаад энэ сургаалыг сонсож чадахгүй гэсэн үг. Тэн чуулганд явахгүй гэсэн үг. Яагаад гэвэл тэр хүн би чи өөр сүнстэй юм байна. Та нар буруу байна. Та нар гайж байна гэж яваад өгнө гэсэн үг байхгүй юу? Тэгмээс бид мэдээж бидний өөрсдийн дотор байгаа мөн чанар бидрээс өөр байж болно. Амьдралд нь сурсан олон сурчлууд нь бидэрт өөр ялгаатай байж болно. Бидний эго, бидний гаргаж байгаа хэлбэр маяг бүх зүйлүүд нь өөр байж болох юм. Хүсэл мөрөөдөл маань бидний дотроо бодож байгаа бодлууд нь өөр байж болох юм. Харин бидний үндсэн юм маань нэг, аврагдсан аврал маань нэг, баптизм маань нэг, бидний итгэл нэг, бидний сүнс нэг, бидний өнөөдөр эзэн гэж дууддаг тэр эзэн маань нэг байхгүй. Эзэн наалдрах болтгой. Тиймээс бид нар яг энэ сайн мөчөд хамтдаа нэг Бурхан өөрөө хүссэнчлэн эргэтэн бүрийг байрлуулдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Би нүд баймаар байна гэж нүд болчдөг биш аахгүй. Чуулган дотор би чих баймаар байна гэж чих болчдөг биш. Би ийм болмоор байна гэж юм болчдөг биш. Эзэн чуулган дотор хэн байх вэ гэдгийг мэддэг учраас эзэн өөрийнхөө хүссэнчлэн хуурилдаг. Эзэн өөрөө хүсэх үедээ хуурилтыг чуулган дотор бий болгодог. Тиймээс яг эндээс хамтдаа 17 дугаар ишлэл дээрээс бүгдээрээ 18 дугаар ишлэл дээрээс бүгдээр хамтаарай. Харин мэдүүгээ Бурхан өөрөө хүссэнчлэн эргэтэн тус бүрийг бид баярлуулжээ гэж хэлсэн. Хүссэнчлэн гэж. Тэр нэгэн хүсээд энийг бий болгосон гэсэн үг эзэн энд хэлэв. Эзэн өөрөө хүсэх үед. Тийм учраас эзэн өөрөө хүсэх үедээ 12 дагалдагч нараа Иесус эзэн өөрөө очиад уулзсан. Лимиг эзэн татвар хураагаа сууж ахт нь татвар хураажгаа лим буюу Матай байхгүй. Матай дээр эзэн явж очиод тэгээд Матайтай уулзаад эзэн түүнийг өөрийн дагалдагч болгон сонгосон. Тэр татвар хураагч юм байсан. Тэнгүүд нөгөө ер нь яг ард түмний босогч нар буюу Ромын эсрэг босогч нар, Юудын шашны эсрэг босогчдын эсрэг байдаг. Тийм эсрэг үүсэлчдийн нэг бүлгэн байсан. Тэр бүлгмийн нэг хамгийн чухал хүмүүсийн нэг бол Питер байхгүй. Тэр эзэн Матай болохоор ромчуудын төлөө татвар хураадаг хүн. Харин Питер болохоор ромчуудын эсрэг тэмцэлддэг хүн баг. Тэгэхээр энэ хоёр хүн дээр шаал эсрэг хоёр хүн баггүй. Бүр эсрэг хоёр түүл байсан ийм хоёр хүн дээр эзэн Иесус очоод Петрийг намайг даг гэж хэлсэн, Матайг намайг даг гэж. Нэг нь Ромын төлөө ажилдаг, нөгөөх нь Ромын эсрэг тулгдаг хүн байсан баг. Хоёулаа хэнийг дагалдаж болсон бэ гэвэл эзнийг дагалдаж болсон. Тэгэхээр эзэн мөн болсон бид нар Библиэл дээрээс харах юм бол ялангуяа загтлууд дээрээс харах юм бол загтлууд дээр яг бид нар энэ Коринт ном дээрээс энийг уншина. Коринт ном дээрээс үржээ уншаад эзнийг тэнгэр өдөө одохыг харж исэн 400 гаруй хүний тухай тэмдэглэгдсэн байна. Эзнийг тэнгэр өдөө одохыг бүх хүн хараагүй байхгүй. 400 гаруй хүн харсан. Тэнгэр өдөө одож байгааг. Гэтэл нүүс ном дээрээс яг энэ зүйлийг харахад яг эзнийг ариун сүнсийг хүлээгээрэй гэд хэлснээс хойш эцсийн хүртэл дахин гээс суугаад залбираад зөвхөлгүй залбираад хүлээгээд байсан. Тэгээд тэндээс харахад 120 хүн байлаа гэж хэлсэн. Тэнгэр өдөө одохыг 400 гаруй хүн харчаад яг ариун сүнсийг хүлээх болоход 120 хүн хүлээж байгаа. Эндээс хүртэл харахад эзэн энэ бүх зүйлийг тэр 120 хүнийг эзэн та нар бүгдээрээ миний элчнэр гэж хэлээг баг. Элчнэр нь 12 л хэвээс. Харин бусад хүмүүс бол тийм байсан мөртөө эзэнд итгэдэг буюу итгэгчнэр гэж байсан баг. Дагалдагч нар. Тиймээс өнөөдөр яг энэ цэвэршэд эзэн бүх зүйлийг хуваарилдаг гэдэг зүйлээ нөхөө юм. Эзэн хүмүүсийг суудцааш өөрөө дуудана. Эзэн элч гэж хэлэхдээ тэнийг элч гэж хэлнэ. Бас эзэн энэ хүн бол итгэмжит хүн гэж хэлвэл эзэн энэ хүнийг итгэмжит гэж хэлнэ. Тиймээс өнөөдөр яг энэ цаг мөчид бүгдээ хамтдаа Бурхан хүссэн
Учираас өнөөдөр намайг энэ үйлчлэл дээр чуулганы яг энэ хэсэг дээр намайг байгаасаа гэж бурхан хүссэн учраас би яг энд байгаад байгаа юм байна. Гэдгийг хүлээн авч яг түүний дагуу эзнээс ариун сүнсний дүүргэлтийг хүсэмжлээд тэгээ ариун сүнсээр дамжуулан бурханаас өгсөн бэлгүүдийг бурханы алдрын төлөө ашигладаг ийм хүмүүс байгаасаа гэж би таныг өрөөнөр. Эдгийг бэлгийг заавал тослогдсон хүмүүс хийдгүү гэдгийг бид нэг хүний амьдралаас гэрчлээс амиа жуулын дотроос нэг хүний гэрчлээс олон удаа сонсч байсан тийм үү? Энэ бол интеллектийн гэрчлээс сонсч байсан. Босод ахын дүүс ч гэсэн яг гэрчилж ярьж байгаагүй ч гэсэн таны залбирлаар дамжуулаад хин нэгний амьдралд гайхалтай зүйл болж исэн гэдэг тэр зүйл бол бас бид бие биендээ хуваалцаад бие биендээ яриад юмсан. Бас эзэн энийг энэ яриг таагүй ч гэсэн эзэн үүнийг харж ирсэн. Тийм зүйлүүд бидний амьдрал зөндөө байна. Тийм учраас ахын дүүс яг энэ цаг мөчөөд бурхан хүссэнчлэн биднийг өөрийнхөө алдрын төлөөх үйлчлэлтэй хуваарлан чуулган дотор байршуулдаг шүү гэдгийг үргэлж санаж явах хэрэгтэй маа гэсэн. Хоёр зүйл нь боллоо. Нэг хэрэгтэн зоввол би бүгдээрээ зовдөг. Тэгээ нэг хэрэгтэн алдаршуул бүх би бүгдээрээ баярладаг. Тэгвэл хамтдаа яг энэ 24 дугаар эшлэгийг бүгдээрээ чанаа уншъя. 1-2-3. Нэг хэрэгтэн зовбол бүх хэрэгтэн хамт зовно. Нэг хэрэгтэн алдаршуул бүх хэрэгтэн хамт баярлах болно. Тэгээ эндээс бүгдээрээ хамтдаа нэг зүйлийг яагаад зовбол бүгд зовоод алдаршуул бүгдээрээ баярлаад байгаа юм бол энэ нэг биеийн тухай ярьсан гэсэн үг шүү дээ. Яагаад гэвэл бидний хомсны завсраар нэг жижигхэн өргөс ороход бүх бие юу өгдөг вэ гэхлээр өвдөлтийн мэдрэмж өгдөг. Бүх мэдрэлийн эсүүд шууд өвдөлтийн мэдрэмжүүдийг өгж идэг. Бүх биеийн эсгүүдэд. Тэгээд авах тэр авах гад ингээ оролт тусам улам илүү өвдөж идэг. Авах хүртэл тэр маш их өвддөг. Авсны дараа тухайн үедээ их өвдөж байгаа ч гэсэн хэсэг хугацаанд бүр аваа хийчихвэл тэр нь асуудалгүй. Тэгээд итгэдэг. Үүнийг үүнтэй адилхан чуулган дотор итгэлийн ахын дүүсийн маань донд ерөнхийдөө асуудал байгаа бол чуулган бүхнээрээ яг энэ асуудлын донд л. Тэгэхээр болоны олон залуучууд гэр бүл болсны дараа нэг зүйл байж ирсэн. Гэдэг нь юу вэ гэхээр тэд нар орон байр, ажлын байр, орон байр тэгээд маш олон юмуд тэдний хувьд бол хэцүү байсан учраас яг энийг төлөө тэмцэлдэхтэй яваанда бурхан хэрэггүй юм шиг өөр зүйлийг сонгох болсон. Тэр залуучуудын хийж байгаа явж байгаа зүйлүүдийг харах бүртээ хэн хамгийн их үлддэг гэж энд байгаа бүх хүмүүс бүгдээрээ адилхан яагаад ирэхгүй байгаа юм бол зүгээр байгаа тэр нь яасан юм бол энэ нь яасан бол энэ ингэж байгаа болов тэр нь ингэж байгаа болов гэж хүн бүрийн дотор ямар нэгэн байдлаар өвдөлтүүд мэдэгддэг. Энэ нь яагаад энийг би мэдрээд байгаа юм бол уурнаад хамаагүй шүү дээ. Миний цусан төрөл биш. Миний ах トゥ биш. Би тэрнтэй нэг юм ойр дотнч байгаагүй. Бүр ингэ сайн хэлэх юм бол би тэрнтэй нэг орон дотор нэг өөр дотор шунч үзээгүй байхгүй. Гэтэ ингэ тэр хүний төлөө ингэ өөрөө ирэхгүй ингэ тэр зүгээр гайгүй байгаа. Яагаад цуглаанд ирэхгүй бол ирэхгүй бүр удаж юм да. Яасан бол доо бүр хаагур явдаг юм бол юу хийдэг бол гэдэг. Өөрөө ирэхгүй ингэж бодоод байдаг шалтгаан юу вэ гэхээр бид нар нэг эрхтнүүд гэдгээ сүнсээр мэдээд байдаг учраас бид нар тэдний өмнөөс өөрөө ирэхгүй өвдөд идэг гэсэн. Тийм учраас эрхтэн зовбол бүгд л зовдөг. Тиймээс ахын дүүс энийг мэдж бол бид нар хамтдаа жуулсан залбирах буюу тэдний зөвлөх залбирлаа зогсоохгүй баг. Эзэн тэднийг эрхчлөөтэй болох хүртэл бид нар эрхчлөөг тунхаглах хэрэгтэй. Тэдний төлөө. Бас бид нар эзний нэрээр барьж байгуулсан бид нар тэднийг барьж байгуулах босгох ажлыг хийхэд бол тэдэртэй уулзах, тэдэртэй нөхөрлөх, тэдэртэй хамтдаа цагийг гаргахыг хүртэл бид нар өөрсдөөсөө хамлахгүйгээр яг хийж чаддаг ийм хүмүүс байгаасаа гэж та бүдийг урамшуулна. Эзэн алдарш болтугай. Энийг бүгдээрээ бид нар энд байгаа чуулганы бүх хүмүүс хамтдаа хийх боломжтой юм байна. Бүх бие алдаршуул бүгдээрээ л баярлна. Даавал нэгдүгээр байранд орвол Юудагийн даваач нэгдүгээр байранд орвол хатан медалийг тэр хүзүүндээ зүүдэг. Тэгтээ нэг зүйл байна. Энэ нь юу гэхээр алтан медалийг ганцхан хүзүү зүүчих юм шиг шүү дээ. Тэгээд алтан медалийг тэр хүзүүн зүүлэхийн тулд
одоо юм оролцсон байхгүй. Юу оролцсон вэ? Хөл оролцсон, гар оролцсон, оюун ухаан оролцсон. Өдөр бүрийн бэлтгэл, чармаал, зүтгэл, хичээл зүтгэл энэ бүх зүйл оролцсон байхгүй. Бүхий зүйлүүд эзний дэрээр оролцож байсан. Тийм учраас оролцоод байсан. Тэр маш их хичээл зүтгэл, маш их хамтын эв нэгдлийн бүх юм цуг байсан учраас тэр бие эцэст нь шагналаа. Тиймээс өнөөдөр юу гэхээр зарим чуулгануудын амжилттай байдаг ерөөсөө шалтгааны үгээр эвлэлд нэгж хамтдаа аливаа зүйлийг хүчтэйгээр, баяр хөөртэйгээр цуг хийдэг бүх юм оршиж. Тиймээс өнөөдөр юу гэхээр бид хамтдаа алдрыг авна, эсвэл хамтдаа зовлонг цуг үрнэ л гэсэн. Тиймээс хандсан. Бид нар адил бие биендээ үйлчилж, адил бие биенээ хүндэлж, адил бас бие биендээ халамжийг үзүүлж, адил бие биенийг барьж байгуулах босгох ажлыг цуг хийдэг ийм биеийн эрхтнүүд байцгаая гэж уушгамаа. Амен. Өөрөөр хэлбэл чуулганд Бурхан эмх зэгцийг үргэлж тавьдаг, тогтоодог гэдгийг бид нар санах хэрэгтэй. Тэгээ эндээс нэг хэдэн зүйлийг дурдсан. Өнөө нөгөөдөө 27-оос 31 дугаар ишлэл дээрээс бүгд хамтдаа харж байна. Эдгүү та нар Христийн бие бөгөөд тус тусдаа эрхтнүүд юм. Бурхан чуулганд гэж байгаа. Бурхан чуулганд гэж. Нэгдүгээр элч нар, хоёрдугаар иш үзүүлэгчд, гуравдугаар багш нар дараа гайхамшиг, эдгээх билэг, туслах, удирдах, олон төрлийн хэлээр ярих чадварыг гээд хэлсэн байна. Эндээс өнөөдөр ингээ харамур ариун чуулган олон төрлийн хэлээр ярих чадвар нь нэгдүгээр гэж гараад ирээд байдаг. Яг л олон хүмүүс хэлээр залбирах зүйлтэй үнэхээр гарчсан. Үнэхээр бидний энд маш сайн байж чаддаг. Тэгээ хоёрдугаар зүйлээр бид нар туслах. Тэгээд гуравдугаарт нь бид нар багшлах. Тэгээд удирдах гэдэг. Тэгээ мөн бас ингэж хайхна гэдэг юмсан. Тэгтэл чуулган болохоор хамгийн эхлээд ичнэр гэж хэлж. Өнөөдөр ичнэр болон иш үзүүлэгчдийн тухай Ефес номдэр юу гэж хэлсэн бэ? Чуулганы суурь буюу үндэс, чуулгангийн үнэхээр тэр суурийн чулуунууд бол элчнэр болон иш үзүүлэгч нар юм аа хэлсэн байд. Тэр чуулган ямар үед илүү бат бөх оршин тогтож чаддаг вэ гэхээр элчнэр болон иш үзүүлэгчдийн суурин дээр оршин тогтсон чуулган баггүй. Энэ нь юу гэхээр элчнэр бол тухайн цаг үед бол элчнэр гэж юм байсан гэхээр Христ Иесусийн сонгосон, дуудсан тэгээ яг эзний тэр хүмүүс байсан. Харин энэ цаг үед бол эзний дуудлагыг аваад тэгээд чуулган тарилтыг хийгээд явж байгаа тэр зүйл бол элчнэр байна. Мөн бас хүн хэцүү чуулганууд дээр ямар ч хамааралгүй мөртлөөнөө ирээд барьж байгуулаад босгоод хүчтэй байгаараа урамшуулад явж байгаа нь бас элчнэр байна. Чуулган бол энэ зүйл дээр барьж байгуулагддаг. Чуулганы суурь бол энэ зүйл байна. Иш үзүүлэгч гэдэг бол эзний үгийг буюу Бурханы зүйлийг Бурханы алдрын тулд тэгээд хүмүүст хэлж байгаа тэр зүйл бол иш үзүүлэгч. Тийм учраас эдгээр зүйлүүдээр чуулган суйрлагддаг. Тэгээд 3 дугаар гэж хэлсэн. Багш гэж. 3 дугаар багш. Тэгээд 4 дугаар босод зүйл нь гэж. 3 дугаар багш. 4 дугаар босод зүйл. Босод зүйл нь юу вэ гэхээр гайхамшиг үлдэх. Эдгэх билэг, туслах, удирдах, хэлээрэх, тайлбарлах. Тиймээс ахын дүүсэн бид нар яг энэ цаг үчид энэ чуулганыг суурийг тавилтсан хүмүүсийн төлөө бид нар бурхан талархах хэрэгтэй. Бас энэ чуулган үнэхээр ямар суурин дээр яаж босгогдсон гэдгийг бид тунхилж явах хэрэгтэй. Энэ илгээлтээр бий болсон чуулган, энэ чуулган бас илгээлтийн төлөө үргэлж явах хэрэгтэй. Тим чуулган юм аа. Бид тунхаглах хэрэгтэй. Тэгээ бас энэ чуулган үнэхээр эзний үгийг яригч нар буюу бурхны зүйлийг бурхнаас аваад үнэхээр яг энэ дамжуулагдсан тэр хүмүүсээр бий болсон ийм чуулган. Тийм учраас яг үүний төлөө бид нар тунхаглах хэрэгтэй. Бид нар үргэлж ярих хэрэгтэй. Тэгээд 3 зүйл нь бид нар суралцах хэрэгтэй. Эзний үгийн төлөө бид нар суралцах. Бид нар суралцах ямар зүйл боломж нөхцөл байдал байна. Хамтдаа яг энэ зүйл дээр суралцахын тулд бид нар
хамгийн ихний ойрын нэг зүйл бол хүн нэг бүр одоо яг энэ цагт бие биенийгээ барьж байгуулах, бие биеийг яг энэ цагт урамшуулах, бие биендээ яг үйлчлдэг, бие биенийг хүндэлдэг, бие биенийг халамжилж чаддаг энэ байдал дээр бид нар суралцах хэрэгтэй. Хамдус минь эзэн дараа гайхамшгуудыг өгнө. Эзэн дараа нь эдгий хүчийг өгнө. Эзэн дараа нь хилээр залбирах хүчийг өгнө. Эзэн дараа нь туслагч нарыг илгээх болно. Эзэн дараа нь өдөрдох хүнээсийг явуулах болно. Бизнес багтаад халтгаа. Хамдус минь өдөр хамтаа энэ 7 хоногт бас эзэнд үнэхээр жуулганыг тарьж байсан, энэ жуулганыг бий болгож байсан хүмүүсийн талархацгаая. Гаандаа багш бай, ийгүүжээ багш бай, Ким Хинчан багш бай. Энэ хүмүүс бүгд яг энэ жуулганыг хамтдаа үйлчилсэн. Тэгээд энэ хүмүүс хамаг сайнаараа үйлчилсэн. Эцэстний хүмүүс бүгдээ эрүүл мэндийн шалтгаанаас болж Монголоос гарсан. Өөрсдөө гарыг гэж Монголоос гараагүй. Харин эрүүл мэндийн шалтгаан байна. Эсн яг олон хүний эсийн төлөө үйлчлэх ингээд боломжгүй бие махбод нь сул дорой учраас боломжгүй болоод тэгээд эдгээр эзний өмнө үйлчлэх хэсэг хугацаанд зогсоогоод гэтээ хэсэг хугацаанд зогсоосон боловч яг энэ хүмүүс бүр зогссон үг үгүй. Одоо Гэнчан багш Солонгост байгаа харь хүмүүсийн төлөө гаднаас ирсэн одоо хар бор ажил хийж байгаа хүмүүсийн төлөө үйлчилдэг. Эмсэд ийгүүж байгаа ч юм уу болохоор Доминика гэдэг газар буюу дайнтай газар үйлчилдэг. Канада багш маань мөн л бас Монгол хүмүүсийн төлөө нууцаар ийм хөвөлтөл явж байдаг. Энэ хүмүүс хаачсан үргэлж эзний төлөө үйлчилдэг. Энэ хүмүүсийг барьж байгуулах босгох ажлыг хийж байгаа. Хийсээр явж байгаа хүмүүс. Энийг элчнэр гэдэг юу? Тэгээд энэ хүмүүс үргэлж эзний имийг л хуваалцаж яваа. Эзний иш үзүүлэгч нар байна. Энэ суурин дээр бий болсон юм ч болгоо. Бид яг энэ зүйлийн төлөө талархаж бас Бурхныг магтаж амин уучлан элчнэрийн болов иш үзүүлэгчдийн суурин дээр бий болсон ч болгон гэж бид нар тунхаглах ёстой юм. Яг 3 дугаарт бид нар Бурхан минь багш нарыг бид нар илүү илгээгэж Бурхныг зааж сургах олон хүмүүсийг бас бид нар илүү илгээгэж босгож өгөөч. Тэгээд дөрөвдүгээрт бусад зүйл буюу үнэхээр эзэн минь гайхамшиг үйлдэх хүчийг өгөөч, эдгэх хүчийг өгөөч. Эзэн минь өдөрдох хүчийг өгөөч, туслах хүчийг өгөөч. Эзэн хилээр улам илүү хилээр залбирах хүчийг өгөөч, хилүүдийг тайлбарлах хүчийг өгөөч. Бид нар залбирах хэрэгтэй юм. Бидний эзэн магтаах бол. Бурхан юм хэцэгцийг хүсдэг бурхан. Хилээр залбирах байгаа нь та барьж байгуулагдаж, та босгон байгуулагдаж, та улам хүчрүү болоосой гэж энийг өрөмөр. Хилээр залбирахад бусад хүмүүс эзэрч барьж байгуулагддаг. Зөвхөн таал барьж байгуулагдана. Харин иш үзүүлэх үед Бурханы юмыг та бусдад яг үнээр буюу яг зөвөр тэр ариун наран дамжуулах үед бусад хүмүүс барьж байгуулдаг. Босгогдох бол. Энийг 14 дугаар бүлэг дээрээс бид илүү нарийн харнаа гэсэн. Коринт 14 дугаар бүлэг дээрээс. Бидний эзэн магтах болдог. Хамтаа залбирцгаая. Дараагийн 7 хоногийн Монгол дээр хайрын тухай ярина. Тэгээд 12 дугаар 31 дугаар ишлэгийн хамгийн сүүлийн хэсгийг хамтдаа харцгаая. Би танарт илүү давуу замыг харуулъя гэж. Паул яг энэ хэсгийг дуусгаж байгаа. Би танарт илүү давуу замыг харуулъя гэж дуусгаж байгаа. Тэгээд Христийн бие холбож идэг илүү давуу зам. Сүнслэг бие бэлгүүдийг үнэхээр гайхалтайгаар Бурхны алдрын төлөө ашиглаж идэг илүү давуу замыг энд дурдж байгаа гэсэн. Тэр бол хайрын тухай. Бурхны хайрын тухай. Тэгээд энийг яг энэ замшид энэ чуулганыг бий болгоход оролцож ирсэн хүмүүсийн төлөө талархацгаая. Тэгээд энэ хүмүүс одоо ч гэсэн эзэнд үйлчлсээр л байна. Энэ хүмүүс одоо ч гэсэн эзэнд амьдралаа. Энэ хүмүүсийн эрүүл мэнд нь алдагдсан, эрүүл мэнд нь хүчгүй болсон ч гэсэн маш хүнд хаалгаанд орж өөрсдийнх нь биед нь амар нэгэн байдлаар хүнд байдлууд ирсэн ч гэсэн одоо ч гэсэн эзэнд үйлчлсээр л байна. Одоо ч гэсэн Солонгост байгаа харь хүмүүсийн төлөө үйлчилж байна. Доминикан гэдэг дайнтай газар үйлчилж байна. Тэгээд яг энэ цаг мөчид эзний халдрын төлөө хүмүүс зогсолтгүйгээр үйлчилж байгаа. Энэ хүмүүсийн төлөө хамтаа талархацгаая. Тэгээ хаа явсан газар эзэн минь хамт байгаараа та еврейгээрээ эзэн минь та
өөрийнхөө алдрын төлөө таныг ирэх хүртэл энэ хүмүүс танд руу бас явах хүртлээр үйлчлсээр багтан хамтдаж байна. Бүгдээ хамтдаа хахандаа багш болон дууны гэр бүл, Эгүүжээ багш болон дууны гэр бүл, Кингэн Шам багш болон дууны гэр бүлийн төлөө тань замшиж залбирцгаая. Халелуя. Ибара бакусан рава бакуни. Халелуя рава бакусан рава бакуни. Халелуя Иисус. Ибара рава бакусан. О рава бакусан. Халелуя рава бакусан. Ибара рава бакусан. Халелуя. Эцэмнээ таны өмнөд цаавчд 우리 함스타에 залбирлаа өргөж байна. Бид тадаглаа өргөж байна. Эцэмнээ бид өөрийгөө тадаглаж байна. Эцэмнээ ичнэр болон иш зүйлчдийн тэрхүү суурин дээр бий болсон чуулга. Амийн үйл чуулга. Амийн үйл чуулга өнөөдөр яг цаавч эцний хүмүүс. Хан хайртай хүмүүс. Амандаа зөвлөс энэ чуулгыг эцэмнээ өнөөдөр энэ чуулга сэрэлцээ, босгоцоо, эцэмээ өөрсдөө хүчрэх болгоцоо. Тийм учраас ихэдсэн өнөөдрийн жоо. Эцэмээ өнөөдрийг таны хүмүүсийн төлөө таньдаг. Өнөөдөр өнөхөр эцэмээ канхандаа багшийн төлөө, түүний гэрний, түүний өргөдүүдийн төлөө таньдаг. Эцэмээ өнөөдөр бас яг энэ цаг учраас энэ багшаа түүний хайртай нөхөр болон түүний гэр бүлийн төлөө таньдаг. Эцэмээ өнөөдөр яг энэ цаг учраас үнэхээр Кингэн Шам багш болон түүний хайртай гэрний, түүний хайртай өргөдүүдийн төлөө бас таньдаг. Тэр хүмүүс тань зориулж, золиосож, тэр хүмүүс тань үнэхээр бүх цаг зав, бүх амьдралаа танд өгсөн. Эцэмээ тэд үнэхээр зогсох хүртлээр, тэд зогсох хүртлээр, тэд эцэмээ үнэхээр таныг цогс гэж хэлэх хүртэл тэд танд өгсөн. Эцэмээ тэд үйлчилж байхдаа, эцэмээ хизээж ямар нэгэн эцэмээ өнөөдөр үнэхээр гондолт хийж юм уу, эцэмээ уурсан ч юм уу, эцэмээ хайсан ч юм уу, цогцсон ч юм уу, эцэмээ бодит хийх хүссэн ч юм уу, ийм байдлаар тэр зогсоод. Харин эцэмээ тэр эцээ хүртэл эцэмээ таяа зогсоо гэж хэлэх хүртэл. Та өнөөдөр дараагийн зүйлийг шилжүүлж өгөөрэй гэж хэлэх хүртэл та өөрийнхөө хүмүүсийг яг энэ цаг үед мэрэгүү хаалт хүч чадвар эцэмээ босгоо хэлхүүгээр нүхий эцэм таалж Hallelujah. Oh, Hallelujah. Thank you. Өнөөдрийн хүртэл эцэмэн одоо ч гэсэн амийн үйл чуулганы төлөө жуурсан залбирч байгаа таны хайртай хүмүүсийн төлөө баярлалаа. Эцэмэн та өөрийнхөө хүмүүсийг өөрийнхөө замаар хөдөлсөөр ирсний төлөө танд баярлалаа. Эцэмэн тэд замаас дуусгаж итгэлээ сахиж эзэн ир хүртэл өөрийн өчүүхэн амьдралаа золиосож зориулж байгаа тэдний үйлчлэлийн төлөө тань талархая. Хаа явсан газараа үнэхээр элчийн үйлчлэл хийж, хаа явсан газараа эзний имийг бусдад дамжуулж өгдөг. Та өөрийнхөө хайртай өгүүл өгтүүдийг та ирүүлж өгөөч. Эзэн Есүсээ та тэдний бүх талбар дээр бүх хэсгүүд дээр та ерөөлөө болгож өгөөрэй. Эзэн минь тэгээд танд алдарнаа холтгой бид таныг магтаж байна. Тэгээд эзэн бид нэг хамт олон тэгээд эзэн минь бид биедээ үйлчиж, биенийг хүндэж, биенийг барьж байгуулж, биенийг халамжилж, биенийг харилцсан биедээ үзүүлэх тэр гайхалтай харилцаануудыг
та бидний донд байлгаж өгөөч. Амен. Та алдарших болтугай. Эзэн минь энэ цагт таны үг бидний амьдралыг өөрчлөх болтугай. Есүсийн нэрээр. Амен. Бүгд өргөжлүүлэн залбирахдаа яг энэ цаг мөчид хоёр яг сууж байгаа биенийхээ төлөө залбирая. Тэгээ хоёр сууж байгаа биенийхээ төлөө залбирахдаа та яг энэ цаг мөчид эзний тэр бэлгүүдийг нэг яг эзнээс хүлээж аваасаа. Яг энэ бэлгийг хүлээж аваад яг энэ бэлгийг Бурхны алдрын төлөө ашигладаг. Тэгээ бусдыг барьж байгуулахын төлөө хэрэгэлдэг. Тэгээд үргэлж ямар цагт нийтийн тусын тулд Бурхнаас өгсөн бэлгүүдийг ашиглаж өгдөг юм хүн байхын төлөө би энийг өрөөж өгөө. Хамтдаа залбирцгаая. Та залбирахдаа сүнсний бэлгийг хүлээж авах гэсэн залбираарай. Мэдээж сүнсний бэлгийг одоо өгөгдсөн мэддэхгүй байгаа бол та хүсээрэй. Эзний үг хүсээрэй. Эзэн яг ийм бэлгүүдийг авах. Тэр бүр болохгүй бол сүнсний бэлгийг юуны тухай яриад байгаа юм бэ гэж байгаа бол та 1-р Коринт номын 8-р эшлээс 1-р Коринт номын 12-р бүлгийн 8-р эшлээс та уншиж өгөөрэй. Тэгээ нийтийн тусын тулд тэгээд 7-оос унших бүр сайн. Нийтийн тусын тулд өгөгдсөн бэлгүүд. Тэгээд ингээ уншиж өгөөрэй. Дараа та энийг уншаад энэ уншсны дараа 27-оос 31-ийг бас уншиж өгөөрэй, тэ? Энэ нэр бүхлээр эхлээд ичнэр дараа нь ши зүрх шиг яг ийсэн. Би миний хэлж байгаа. Сүнсний бэлгийг та хүсээрэй, тэмүүлээрэй. Тэгээд та яг эхлээд би зүгээр биеийг хамт залбирцгаая. Залбиртаа гэсэн. Хоёр нэг их зүгээр залбирцгаая. Халелуя.
Нийгмийн тусын тулд сүнсний илэрхийлэлд тус бүрт өгсөн аж. Нэгэнт нь мэрэгүү ухааны үгийг сүнсээр өгсөн бол нөгөөд нь мэдлийн үгийг тэр сүнсээр өгсөн бол өөр нэгэнд нь итгэлийг мөнөг сүнсээр нөгөөд нь эдгэх билгийг нэг л сүнсээр өгсөн. Өөр нэгэнд нь гайхамшигтыг үйлдэх нөгөөд нь шийдвэрлэх бас нэгэнд нь сүнслүүдийг ялгах чадвар нөгөөд нь олон янзын хэл өөр нэгэнд хэлүүдийг тайлбарлах чадварыг өгсөн байна. Энэ бүхнийг л мөнөг л нэг сүнс ажилуулдаг бөгөөд өөрийн тааллаа хүн тус бүр байлдан өгдөг. Эцэг нэг цаг өчөд тань талархъя. Бид биений хөдлөө залбирч байна. Тэгээд эзэн бидний залбирал яг энэ цагт таны алдрын тулд биенийг нь барьж байгуулах гайхалтай зүйл байлгаж өгөөч. Өдөр хамтаа залбирцгаа. Аяа тавьчих. Хамт залбирцгаа. Аллилуйя. Аллилуйя. Сэркара. Нүдэ нээж болохгүй шүү. Хинч нүдэ нээж болохгүй. Их чанар нь наанарын төлөө залбирч. Баярлалаа Иесус. Өнөөдрийн цагт хүн бүрийн амаар дамжуулагдсан ерөөлийн хэлэгдэж байгаа үг бүр эд байгаа бяцлан хүүхдүүдийн дотор бас тэдний итгэлийн амьдрал дээр таны алдрын төлөө үйлчлэлийнх нь замдал ерөөлж болохгүй. Бүх зүйл биелэх болохгүй гэж Христийн нэрээр тунхаглаж байна. Есүсийн нэрээр өрөөнд залбирлаа. Амен. Амен. За. Найцын За их чанарын ерөөлийн үг нь та нарын амьдрал батчиж тэгээ та нар бурхны гайхамшигтай хүмүүс болоорой гэж ирэж байна.
Эзэн дүүгээр өдөр хамтдаа энэ залбирлаар дуусгая. Мөнхийн эзэн танд баярлалаа. Тэгээд таны үгийн танд төлөө баярлалаа. Тэгээд өнөөдөр яг энэ цаг өчигд амийн өд чуулганы бүх ахын дүүсийн хүн нэг бүхэндээ. Тэгээд одоо яг энэ цаг өчигд мөрөглөө бас өргөлөө дуу хоолойгоо танд өргөж байгаа хайртай хүмүүсийн дээр. Бидний амьдрал, бидний ажил үйлс, бидний хүсэл мөрөөдлийн дээр. Эзэн минь мөн бас яг энэ цаг үнэхээр таны ариун дуудлагыг аваад таны алдрын төлөө үйлчлэн байгаа илгээсэн эзэд би бүрийн дээр. Тэгээд дорн нутгийн дуулганы дээр. Тэгээд Монголын маань дээр. Христ Иесус эзэн таны нэгүсэл бурхан аваа таны муу ариун сүнсээ таны нөхөрлөлөн хамт юм бэ. Энэ 7 хоногийн турш мөн бид бүгдтэй хамт байх болтугай. Амен.